За фейс юм таньчлаа. За өнөөдөр нэг жохон зав гараад өглөө би нэг нуурын эрэг ороод 2-3 цаг нууранд орчоод ирлээ. Тэгээд амар өсөж орж ирээд. Тэгээд үзэний салаад анх удаа хийж үзгээд тэгээд шууд энэ материаланд нь яваа. Тэгээд ингээд нэг юм арай л их үү. Яг анх удаа хийж хайсан чинь амар хитүүлсэн юм шиг байна. Гэхдээ эднэрийг ингээ одоо хийхгүй л ингээ идэхээр болчихно шүү дээ. Тэгээд шууд таацгаа. Зүгээр суу зоёар байж хахаар ганц нэг юм ярьж идэх юм уу гэж бодоод өчтөр нэг бичлэг оруулсан. Тэрэн дээр ер нь сэтгэл готролтой байгаа гэд одоо гарчиг өгчихсөн. Тэгээд тэрний маань тэрнийхээ талаар ярьт юм уу энэ бүр ингээд энэ өгсцийг онгойлох гэсэн чинь дийлэхгүй байгаа юм. Сэтгэл готролд орсон гэхээр бүр амар бүр ингээд бүр босч чадахгүй бүр ингээд баг орон дотроос босч чадахгүй байгаа гэмээр юм уу эсвэл одоо бүр нэг тийм бүр амар зовлонд орсон юм шиг бол биш байгаа. Ягаад тэгэхээр миний хувьд бүр амар хүн сэтгэл готролд орж исэн үе 20 онд байсан. Тэг бүр үнэхээр хэцүү байсан үе. Тэр үед нэр үнэхээр ингээд амиа хоолмор ч юм уу тийм юм уу бэ тийм байлээ. Бүр босхыг хүсдэггүй, бүр юу ч хийхийг хүсдэггүй. Тэгээд тухайн үед би юу хийжээс тухайн үеийн одоо сэтгэл зүгээ аврахын тулд юу хийжсэн гэхээр би амар энэ хан маань одоо энэ гэрийнхаа энэ хан маныг будчихсэн. Энийг хаач тийм үү? Тэгээд энэ одоо энэ ханаа будаад бүх гэрийнхаа хан маныг будаад тэгээд ингээ ерөөсө завгүйгээр тэгээд өнгөрөөжсэн гинт цай саналаа. Ямар ч лээсэн хийжсэн юмнууд гэх юм бол ерөөсө өөрийгөө завгүй тэгээд юм хөлсөө гаргаж ингэж ямар нэг юм одоо юмыг ингээ гоё болохыг харахыг хүсэж тэгэж одоо зунжангаал гэртээ засвар хийжсэн юм билээ. Тэгээд өчтөр би тэрийгээ гинт санаад за ямар ч лээсэн одоо коридороо будын энэ 100 тэгээд гэрийн тавилгыг бас солиё гэж бодсон. Нэг тийм бодол өчтөр төрсөн шүү. За тэгээд бүр амар сэтгэл готролд орлоо гээл одоо өдөр шөнөгүй хэвтээд байлтаа биш ядаж өөрийнхөө хийх дуртай амийг хий гэж бодоод өглөө алхан нөө 6-8 цагийн хооронд би нуурын усанд очиж орох дуртай. Тэгээд нуурынхаа усанд ороод 40 минут тэндээ усан дотроо байж байгаа тасгал хийчээд тэгээд биеэ жоохон борлуулад тэгээд юу би борлоод ирэхээр бас айгу гоё алчдаг. Нөгөөх ингээд арьсны гоё юм хөрстэй юм бор байхаар жоохон турхаа бас харагддаг. Тэгээд биеэ борлуулах гээд нэлийн жоох үзнэ гэж бодож энэ жилийн төлөвлөлт байна. Өөртөө хийчихээр тийм бүр юм ахицтай дэвшилтэй сүрхий тийм сайн сайхан юм бодож тунгаасан юм бол алга. Тэгээд шинэ найз нөхөдтэй болмол гэж амар зөвлөгөөнөр явж байгаа шүү дээ. Тэгээд шинэ найз нөхөд миний амьдралд ингээд орж ирэхээр би жоохон хаширсан гэх юм уу? Ер нь ингээд энерги таарахгүй ч юм уу тийм хүнтэйг ингээд найзлсны дараа тэр хүн ингээд нэг бол муугаар ярьдаг. Тэгээд нэг бол намайг аюу муу хүн болж ингээд харуулах гэж ингээд ярьдсан билээ. Тэгээд эсвэл ингээд нэг юм хэрэгтэй үедээ хэрэгжилжэл ингээд нэг юм би хэрэгтэй үед ерөөсөй байдаггүй ч юм уу. Ер нь тухайн үед бол бүх хүмүүс л гэр бүлтэй байсан л да. Тэгээд тэр хүмүүс намайг одоо гээл ингээд гарч ирэхгүй угаасаа тодорхой. Тийм болохоор ингээд нэг найзтай болъё, шинэ юм туршийн муршиг их ямар ч тийм бодлого байгаа. Тэрний оронд ингээд бичлэг хийд юм уу? Хараа өөр гэр орноо ингээд янзлах юм уу? Надад өөрт үлдцтэй юм хийсэн дээр гэж бодоод байж байна. Би нэр яг энэ бичлэгийг ихээс өмнө юм ботсон тэрийгэ хэлье гэж бодлоо. Ингээд намайг хинч үцхгүй байсан ч яах вэ? Би муухай байсан ч яах вэ? ч гэдэг юм уу тийм юм ингээд бодоол яриа л гээд амнаас өөрөө ирэхгүй гарах гэдэг. Тэгээд эргээд би сая ингээд өглөө ингээд нууран дээр очиж бодоод утсан чинь би ямар ингээд цаг заваа гаргаад ингээд бичлэгээ зогсож байгаа нь миний ярьж байгаа үг үйлдэл бүхэн хин нэгэн хүнд одоо юу гэх юм хэрэгтэй байгаасай. Эсвэл нэг айлтар хүнд хэрэгтэй юм угаасаа ярихгүй байгаа шүү дээ. Гэхдээ тэр хүн надтай ингээд намайг сонсохдоо би яг ийм байгаа шүү дээ гэдэг юм нэг юм би тэр хүн ч өөрийгөө би яг ийм байгаа шүү дээ тийштэй гэж бодох тэр бодол нь миний хин нэгэн хүнд одоо ингээ хүлээн зөвшөөрөгдөж байгаа мэдрэмж байгаа даахгүй. Тэнгүүд тэрийг ингээд би авахыг хүсэж байгаа миний ингээд дотоодод бас энийг хүсээд байгаа учраас би ингээд яриад байгаа. Тэрнээс намайг хүн үзэхгүй байсан ч яах вэ? Би угаасаа хинж биш л дээ гэж ингэж ингээд ярмааргүй юм байлээ.
За тэгээд миний нас чинь ингээд одоо нэг 25 та охин биш болохоор бас ингээд яг байгаагаараа сүр сар гээл ингээд эсвэл ингээд юу гэдгийг ингээд хамаагүй намбаагүй ярмаар байгаа хгүй яг тэр энэ ингээд үлдчихин дараа нь ингээд хүн амтан миний дүүнөр мөнөр үзгээд ёо энэ манай их чинь ямар тэнийг ийсэн бэ гэж дурсах нь тий би бас хин нэг хүнд гоёор дурсагдахыг хүссэн тийм миний дотоод хэрэгцээ бас байгаад байгаа хгүй. За тэгээд тэгсэн ч би бас ингээд гойж маяг чадсангүй яг л гэрийг авчтай ингээд байдгаараа байж байна. Миний өнөөдрийн одоо бүтээмж яг одоо байгаа маань л энэ байгаа маань л хамгийн дээд баггүй. Тэгэд яг өнөөдөр ингээд өөрөө өөртөө зориулаад бичлэг хийж байгаа юм шиг боловч миний ингээд доошоо үеийн дүүнер үзүүл надад илүү одоо зүгээрсэхгүй одоо би яг үзэх юм бол амар баярлах гэдэг байхгүй. Залуучуудад би хандаад ингээд хэлмээр байгаа юм маань бити том хүн болох гэж яараарэ бүр ингээд энэ хүн болоо хэлдэг шүү дээ тий. Ингээд дотроо байгаа юм нэг юм жижигхэн юм айлнки юу гэвэл жижигхэн охин жижигхэн хөвгүн тэрнгээр ингээ үрд ингээ энэ оршихуул байгаарэ тий. Ягаад гэвэл ингээд энэ махан би ингээ арилаад тий ингээд яад ялдраад ингээд яс ус маань бид нар ингээд байхгүй болоод ингээ үлдсэн ч бид нар дотооддоо ингээд одоо гэгэрлийн төлөө явж байгаа бол тэр яг л хүүхэд чиг тийм сүнсийг одоо ингээ бий болгоод ингээд тэр сүнс чинь ингээд ертөнцөд ингээ аялаа хийгээ явж байгаа. Тэрийг ингээд нэг хүнд таалагдах гэж өөрчлөх гээд ингээд битгий зовоорой гэж хэлмээр байна. Тэгээд яг одоо ингээд найз нөхдөөрөө enjoyд ч байгаа ч гэх юм уу найзтайгаа чин сэтгэлээс гоё харилцаж байгаа. Эсвэл шинэ ингээд ухаан хүнд галзууртлаад дуурлаад хайр сэтгэлтэй байгаад яг тэр ингээд өөрийнх нь дуртай байгаа юм дээр л фокуслаарай. Яг тэрэн дээрээ л төвлөрөөд одоо ёо ёо миний үеийн тэнд гадаадад алж ийн мөнгө төгрөг хурааж ийн сурж ийн би чадахгүй байна гэж ерөөсө битгий бодорой гэж хэлмээр санагддаг. Тэгээ бидний энэ бие цогц яг одоо энэ оршиж байгаа өнөөдрийн энэ хэмжээс ертөнцид бид нар зүгээр нэг шүний зүудний аялал төдийн амьдралаар л амьдарч байгаа. Тэгэд энэ нэг шүний зүудний аялал төдийнх нь тийм цаг хугацаа орон зай гэхгүй байгаа аахгүй да яг үндэ энэ махан би байхгүй болчих юм бол тэр ингээд одоо хэмжигдэхүүн гэж байхгүйгээр болох тийм цаг одоо хэмжээс гэж байгаа шүү дээ тий. Энийг ийм одоо сүнснийхээ гол нөөцийг бодохгүйгээр энэ юм шүү тэр л юм шүү гэж бүр ингээд битгий туушраарай. Тэг эцсийн бүлэгтээ бид нар ингээд одоо энэ махан биеийг олж төрөхдөө бид нар өөрөө сонгоод ирсэн. Энэ амьдралыг бид нар өөрсдөө харсан. Энэ л миний ээж аав, энэ л миний аав гэдгийг ингээд өөрөө сонгоод ирсэн. Учираас бид нар яг ийм замыг л туулах гэж ирсэн. Тийм болохоор за болно л сте гэдэг ингээд лайл штэ гэдэг ингээд бусд нь надад хамаагүй гэдээ бодож чаддаг тийм хөнгөн яг ингээд өөрийнхөө дотоодороо ийм гоё гэлэлцэж одоо ингээд гоё нисдэг тийм гоё жигүүртэн шувуу шиг амьдраасаа гэж би маш их хүсэж байгаа гэх юм уу залуучуудыг. Тэгэд хайрлсан бол яг тэр хайраа мэдээж 3 хоногийн хайр эсвэл 3 жилийн хайр байж болно. Гэтэ хамаагүй яг тэрэндээ гоё төвлөрөөрөө ингээд чин сэтгэлээсээ ингээд хүмүүсийг гоё тэрвээд хин нэгэн хүнд ингээ өөртөө байгаа одоо тэр дотоод хайраа ингээ өөр хүнд өгөөд уудалж өгөөд тэгэд нөгөө хүний хариу үйлдэлээрээ чи ингээ цаддаг тийм одоо яг өөрийн мөн чанараа ингээ яг толь мэд тусгалаараа ингээ авч чаддаг тийм одоо амьдралаар амьдраарай гэж одоо ингээ хэлмээр санагддаг. Тэгэд бүх юм ингээ цаг хугацаатай чи зүгээр ингээ гадаадад ирэл чи угаасаа том хүн болно. Чи угаасаа энэ амьдралын төлөө зүтгэн угаасаа чиний хүсэл мөрөөдөл гэж байхгүй болно. Угаасаа чамд таарах чиний одоо тайпны хүн ингээд гадны орнуудад тэр болгон олдохгүй болно. Тэгэд бид нар өөрийнхөө мөн чанар хідэн үедээ энэ Монгол үндэстэн Монгол хүн болж төрсөн учраас тэр төрмөл оюун ухаан төрмөл одоо тэр сүнсний заяанууд дээр бид нар ингээд яг нийцсэн тэр одоо газар орны эзэдүүд дээр л ирдгэл юм байл л дээ. Тэр нь бол одоо жишээ нь ингээд яг л надад нийц хүмүүс одоо тэр орон нутагт байсан учраас би энд ирсэн л. Тэгэл тэр хүнтэйгээ л илүү зөгцсөн гэсэн үг байхгүй да. Миний ярих гэдэг юм. Жишээ нь би 10 жилийнхаа ангийн хүүхдүүдээс ингээд энерги өгд аваа өгөө тэнцээд бид нэг төвшний энергитэй болол ингээд хитэн тийшээ салцсан. Эргээд бид нар 20 жилийн дараа уулзаад бид нар яг дотоод хүүд яг тэр юмдаа ороод пак гэл эргээд ингээд нэгдсэн юм бэлээ. Яг тэрнтэй адилхан ингээд та нар ч гэсэн гадны орнууд руу яваад өөр хүмүүстэй уулзаад тий гадаад одоо гоё охин банд нартай уулзаад гоё байх ч гэсэн тий ямар нэгэн байдлаар 9 хугацааны дараа ирээд Монгол хүн эмэгтэйтэйгээ Монгол эрэгтэй бандтайгаа ч юм уу охинтойгоо үерэхэд үгүй энэ вэ штэ энэ юм бэ штэ гэж бодох байх гэж би хэлэх гээд байгаа шүү за. Тэгэд энийг амар тойрол ярьж байгаа бах. Тэгэд бүх хором цаг одоо энэ бидний одоо энэ махан биеийн дээр бол цаг хугацаа ингээд хэмжүүртэй өрөөд ирсэн. Тэгэд энэ цаг хугацаагаа зүгээр л юу ч бодохгүйгээр гоё enjoy доорой. Тэгээд угаасаа ингээд хүүхэд байхдаа бидний ингээд тархиндаа өөрийгөө би юм болно гэдэг ингээд зурчдаг. Тэр чинь угаасаа 70 хумсар чинь чамайг зурсан чи тэрнгээрээ л амьдрна гэсэн үг. Юм ч битгий санаа зов. Мэдээж хэрэг ингээд бүх юм болно гэл ингээд хөвтөд ах юм биш. Яг одоо ингээд чиний emotional одоо
чиний эмэгтэйтэй үерхэд ингээ ихний 2 3 сард үнэхээр ингээ тэрнлүүгээл тэмүүлж байгаа бол тэр өөрийнхөө хүсэж байгаа тэмүүлж байгаа юмдаа үнэнчээр өөрийгөө зориулал гэж би хэлмээр байгаа юм. Тэгэд энийг би гоё ярьж чадахгүй бүр ингээ тултал нь гоё ингээ тайлбарлаад олон долоогүйгээр ярьж чадахгүй байгаа нь ингээ намайг жоох ингээ яа би бичлэг хийх юм уу гэдэг тэр бодолд ингээ хүргээд идэг. За тэгээд наадам маргааш болох ч энэ наадмын хаан баярыг маш гоё тэмдэглээрээ. Тэгээ энэ одоо Монгол хүн болж төрсөн бид нар одоогоороо ингээд мэдгүй байгаа ч гэсэндээ энэ махан бие орхиод сүнсний аяллуудыг хийж явахдаа ойлгох болно. Тэгээд энэ одоо наадам чинь бүр яг нэг үгээр үгээр хэлэх ямарч боломжгүй. Ингээд яг сайн анзаараад наадмынхаа нээлтийг харах юм бол ингээд бүхэл бүтэн бид нар ингээд дээд одоо юу эзэн хөх тэнгэрт баран ингээд жилийн айлтурыг айлтж байгаа байхгүй яг үннийг хэлэхэд тэгэд галаа ингээд бадрааж जैन тий бүхэл ингээд бэлэгдэлтэй тэр Монгол улсын бэлэгдэлт бүх юмнууд нь ингээд гарч जैन ингээд хийж одоо урлагийг үзүүлж जैन гэдэг чинь нэг ёсондоо энэ бол тайлах шиг юм явагддгийг шүү. Тэгээд наадмынхаа нээлтийг үзээд одоо тий баясан цэнхэн хүртэл ингээд энергийн хувьд ингээд өндөр юм цаллигсэл одоо долгислыг авч байгаа юм шүү гэж бас хэлмээр байна. Замшлаа амар одоо нушаад ярьчих шиг боллоо. Өнөөдрийг бол энд хүргээд өндөрлөе. Намайг энэ хүртэл үзсэн бол маш их баярлалаа. Тэгээд үзээ таалагдж байгаа бол надад ямар нэгэн байдлаар комент ч юм уу ямар нэг юм илгээгээрэй. Таалагдахгүй чи ингээд болохгүй байна гэсэн ч хамаагүй би дуртай байх болно. Баяртай.